Хэрвээ өнөөдөртөө багтаж шийдэхгүй юм бол үндсэн хуулийн зөрчсөн асуудал болно. Танаа бүлгийн дарга, их хурлын дарга нь хуулийг зөрчсөн үү гэдэг дээр та юу гэж бодож байна? Энэ дээр улсын их хурлын дэгийн тухай болон үндсэн хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Өчигдөр хилцэж байгаа асуудалтай холбоотойгоор дэгийн дагуу бүлэг завсарлага авах бүрэн эрхтэй байдаг. Энэ дагуу завсарлага бүлгийн дарга авсан. Энэ бол их хурл дээр их хурлын одоо хууль дэгийн хууль зөрчсөн асуудал байхгүй. За үндсэн хуулийн заалттай цаг хугацаатай заалт бол байгаа. За энэ бол өргөн барьснаас хойш 15 хоногийн дотор улсын их хурл хэлсэн шийдвэрлэнэ гэсэн ийм заалттай. Энэ 15 хоног бол өнөөдөр 23 цаг 59 минутаар дуусж байгаа. Тэгэхээр өнөөдөртөө багтаж 23 цаг 59 минутанд засгийн ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал дүрэ гаргах юм бол үндсэн хууль ямар ч зөрчих одоо юугүй байгаа. Зөвхөн энэ дээр бол бас улсын их хурлын гишүүд болон хуульчид бол бас янз бүрийн юутай байгаа. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд бол энэ хамааран 4 дугаар зүйлдээ хамаарахгүй гэсэн ийм зүйл бас хуульчдын дунд бол яригдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль зөрчсөн буюу зөрчиж байгаа ямар нэг асуудал байхгүй. Хууль зөрчих хугацааны дуусгар болох цаган дээр бас зөрчилтэй байна л да. Гарын үсэг зурсны гишүүдийн зүгээс бол 18 цагаар дуусгар болно гэж ярьж байна. Та бүхэн бол 23 цаг 59 минут гэж байна. Тэгэхээр аль нь яг бодиттой байж чадах вэ? Тэгэхээр юм тодорхой шүү дээ 15 хоногт багтаана гэж байгаа. Ажлын 8 цаг, ажлын тэдэн цаг гэж үндсэн хуулийн дээр байдгүй шүү дээ. Хуулийн дээр байхгүй 15 хоногт багтааж гэж байгаа. Тэгэхээр хоног 24 цагаар л хэмжигддэг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш ойлгомжтой цагаан дээр хараар бичсэн юм л заалт байна. Гишүүдийн зүгээс бол энэ засгийн газрыг огцруулах үндслэлд огт дурддаг асуудлаар бүлэг завсарлах авах нь өөрөө буруу гэдэг ийм шүүмжлэг хэлээд байна л да. Тэг яалаа гэж засгийн газар ерөнхий сайдыг огцруулах үндслийн 3 дугаар зүйл дээр ерөнхий сайд кабинетаа удирдах чадаагүй нэгдмэл зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэдэг огцруулах зүйлийн үнэлтэн дээр байж байгаа шүү дээ 3 дугаар зүйл дээр. Тэгэхээр энэ кабинетийн нэгдмэл байдлыг хангаагүй, кабинетаа багаа удирдах чадаагүй гэдэг чинь бол шадар сайд, ерөнхий сайд хоёрын маргаан, шадар сайд өргөдлөө өгсөн асуудал, энэ тагин чагнахтай холбоотой асуудал байгаа. Дээрээс нь гарын үсэг зурсан зарим нэр өгөх гишүүд ярьж байгаа. Бид нэр одоо энэ тагнасан чагнасан гэдэг ийм асуудал одоо зохион байгуулсан гэхээр зарим нь урандаа очиод ингээд бас ингэж болохгүй гэдэг үндслээр бас гарын үсэг зурсан гишүүд бий гэж байгаа. Мөн одоо энэ ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал дээр шийдвэр гаргаж конопт дарахад энэ одоо 3 дугаар заалт буюу огцруулах үндслийн 3 дугаар заалт буюу тагнасан чагнасан холбоотой хэн буруутай юм бэ? Ямар баримт нотлохой байгаа? Ямар одоо асуудлыг үндэслэж ийм асуудлууд үүсээд байгаа. Яагаад одоо өнөөдөр шадар сайд дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагтагчаар татах ийм саналыг прокурорт өргүүлсэн. Энэ бүхнийг мэдэх үнэн зөв мэдээллийг нь сонсч ич огцруулах хэсэг асуудал дээр одоо шийдвэрээ гаргана гэсэн их хурлын гишүүд байгаа. Энэ үүнтэй холбогдуулаад 33 гишүүн өчигдөр бол тусгай хяналтын дэд хороонд хуралдуулж энэ байр суурийг сонсох за мөн одоо улсын их хурлын чуулганы хаалттай уралдааныг хийж төрийн тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг сонсох тодруулгыг авах гэсэн ийм одоо хүсэлтийг бол их хурлд тусгай хяналтын хороонд бол бас хөрвүүлчихсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол зайлшгүй одоо ерөнхий сайдтай холбоотой асуудал. Ерөнхий сайдыг огцруулахад энэ тагнасан юм уу, чагнасан юм уу, кабинетийнхаа одоо нэг гишүүнийг шадар сайдыгаа одоо зохион байгуулалтаагаар хэл сэрэг хийсэн юм уу үгүй юу гэдгийг нягтлах. Нөгөө талдаа өнөөдөр засгийн газрын нэг гишүүн шадар сайд эрүүгийн одоо хэрэг үүсгэж яллагтагчаар татах саналыг одоо нийслэлийн прокурорт өргүүлсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар баримтыг, ямар одоо нотлогоо баталгаа, ямар зүйлийг үндэслэж ийм хийж байгаа юм бэ? Хийсэн бэ гэдгийг бол холбогдох байгууллагуудаас бол одоо юу гэдгийг тодруулж за шаардлагатай бол энэ асуудлыг их хурлын гишүүд танилцах бүрэн эрх байгаа. Энэ бол төрийн болон албаны нууцын тухай хуулинд заачсан бүр 3 зүйл заалтаар заачсан байж байгаа шүү дээ. Гүйцэтгэх ажиллагаа болон энэ одоо үүнтэй холбоотой баримт мэдээлэлсэлт энэ бүхэн өөрөө төрийн нууцад хамаардаг. Тэгэхээр төрийн нууцтай холбоотой асуудлыг улсын их хурлын чуулганы хаалттай уралдаанаар хилцэж одоо сонсож мэдээлэл авдаг, тодруулга авдаг ийм хуулийн заалт байж байгаа улсын их хурлын тухай. Гарын үсэг зурсан гишүүдийг бас янз бүрээр дуудаж, дарамтлах, эсвэл одоо авилгал амлах гэдэг иймэрхүү байдлаар бас ургуулах гэж оролдож байна гэдэг ийм асуудлыг бас гишүүд хэлээд эхэллээ л дээ. Тэгэхээр үнэхээр тийм байгаа болов танд ямар мэдээлэл байна? За энэ бол одоо цэвэр одоо юу гэдгийг цуу гэх юм уу гүтгэлгийн чанартай ийм мэдээлэл. Засгийн газар ийм алхам хийгээгүй байгаа.
Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн байдлаараа дарамтлсан, айлгсан, худалдаж авах гэсэн ийм асуудал бол болоогүй. Өнөөдөр гарын үсэг зурсан 31 хүн өөрийнх нь байр суурин дээр байгаа. 33 хүн нь бол ардчилсан намтай нийлж төрөө самрахгүй, засгийн газрыг огцруулахгүй, энэ ирэх барьж байгаа намыг энэ бүлгийг хоёр хуваахгүй гэдэг байр суурин дээр байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо ташаа мэдээллээ гэдгийг бол аль бисэр хэлье. Бүлгийн хуралдаанаар огт яриаггүй асуудлаар бүлгийн дарга нь өөрөө дуран мэдээж завсарлага авсан гэдэг асуудал яригч чинь өөрөөр хэлбэл одоо энэ тагнасан чагнасан гэдэг асуудал дээр завсарлага авах тухай бүлэг дээр огт яригдаагүй гэж шүүмжлээд байх шиг байна. Энэ чинь улсын их хурлын гишүүд ерөнхий сайд өөрөө өсөлтөд гаргасан шүү дээ. Тэгэхээр улсын их хурлын дэгийн тухай хуулийн дагуу бүлгийн дарга завсарлага авсан байна. Бүлгийн дарга их мэдлэг хэтрүүлэг гэж та үзэж байна. Энэ бол байх ёстой зүйл. Хуулийн дагуу явуулж.